За энэ бол Монгол Улсын зүүн хязгаар Дорнод аймаг. Нийгмийн эдийн засгийн үзүүлэлтээр сүүлийн 8 жилд хурдтай өссөн хүн амынхаа хөгжилд ихэд анхаарсан газар. За сүүлийн 8 жилийн хугацаанд тус аймгийн 82 мянган иргэнийг төрд номтой баярд төлөөлж ажилласан. Баримтсүхвэл хийсэн ажилтай хэлсэн үгтэй нэг. За гэтэл 2020 оны 5 дугаар сарын 28-нд Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Улсын хурлын сонгуульд Бидан нэр дэвшигч Номтой Баярыг цагдан хорих шийдвэрийг гаргасан өнөөдрийн хүртэл хоригдсоор. Дорнод аймгийн 82 мянган иргэн хаан дүүргийн сонгогч иргэдийн эрх ашиг зөрчиж байгаа энэ үйлдэлийн талаар бид сонгогч иргэдийн байр суурийг хүргэх гэж байна. Бидний зорьсон газар Дорнод. Үзэгчтэй төр мэдээллийн агентлагийн сурвалжлах баг Дорнод аймагт хүрэлцээрлээ. 2012-2016 оны Улсын хурлын сонгуульд Дорнод аймагаас нэгээр гарч ялалт байгуулсан Номтой Баярын сонгогдох үндсэн хуулиар олгогдсон эрхийг шүүх баймиллаа. Тэгвэл Дорнод аймгийн 14 сумын Ахмадын холбоо энэ үйл явдлыг эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Ганц Номтой Баярын тэр хэрэг сүйд болоод яг одоо нэр дэвчээд байхад нь шоронд барьж хороод л эрхийн хасаад л хууль бус юм хийгээд л ингээд байгааг манай ахмадууд бол үнэхээр эсэргүүцэж байгаа. Хан уулын иргэд тэр хүнийг одоо хүлээж авч байгаа бол тэр сонгогчдын эрх зөрчигдөж байгаа юм сте. Гэхдээ ингээд ийм хууль бус одоо юмнууд хийгдээд байхад яагаад чимээгүй суух гэж. За бид нар чимээгүй суухгүй. Тэр бүх төвшөнд бас яагаад чимээгүй ингээд байх гэж. Ахмадууд шүүхийн хууль бус шийдвэр эрхэнд нь халдаж байгаа энэ үйлдэлийг эсэргүүцээд тэмцлийн хөдөлгөөнч эхлүүлнэ гэдгээ мэдгдсэн юм. Дорнод аймгаас 2 удаа улсын хурл сонгогдсон улсын хурлын гишүүн, засгийн газрын гишүүн байсан хөдөлмөрийн хамгааллын сайд Номтой Баяр гишүүнийг манаас өнөөдөр улсын хурлын сонгуульд оролцохын үед нь хорьсонд Дорнод аймгаас сонгосон иргэдийн төлөө бид нар эсэргүүцэж байна. Хоёрдугаар тэгвэл хөгжлийн мэргэшилтэй иргэд Ахмад настан энэ хүмүүсийн төлөө бас сайхан ажлууд хийсэн. Бид өнөөдөр энэ хүний хөгжлийн ордонд хүртэл ороод цогц үйлчлэгийг иргэд маань авдаг болсон. Энэ ажлыг хийсэн ийм хүний маань өнөөдөр бас ингэж хориод Улсын хурлд нэр дэвших эрхийг хязгаарласанд бас нийт Дорнод аймагт амьдарч байгаа хөгжлийн мэргэшилтэй иргэдийн өмнөөс бас харуулж байна. Дорнод аймгийн Ахмадын холбоо болон хөгжлийн бэрхшээлт иргэд нийт сонгогч иргэд залуучууд холбогдох байгууллагууд хандаж хүсэлтээ илэрхийлэхээр болжээ. Түүнчлэн улс төрийн зорилгоор цагдан хорж зориуд сонгуульд оролцуулахгүй байхаар зохион байгуулж байгаа гэж тэд үзэж байгаамаа. Би нэг сайн сэтгэл байсан. Тэгээд жоо хууль босл юм байна. Тэгээд ер нь ийм хийж болохгүй л ах гэж бодож байгаа өөрөө хувьдаа. Тийм л бодолтой юм да. Сонгуультай холбоотой гэж бодож байна. Нэр дэвшиж байгаа холбоотой сонгуулийн одоо хугацаанд л одоо өөр нь байхгүй байх гэсэн тийм юм болчлоо гэж бодож байна. Тэгээд улсын хурлд сая өгшөнөр эсхийн одоо хааж боогдуулсан явдал би өөрөө зүгээс л ихэл ууршааж байгаа. Одоо энэ чинь их үндэслэл ямар ч үндэслэлгүй аваачаад энийг хорж байна шүү дээ. Яг тодорхой чи нэг тийм гэмтэх толбогдсон шүү гэсэн юм байхгүй. Тэгсэн мэт ямар тодорхойгүйгээр ингэж байгаа нэг сонь санагцлаа. Манай аймгийн айгу хэцүү хүлээж авч илээ. Одоо хүртэл байна тэгээд тэр постонд орно тэгэл бичиж байгаа хүмүүсийг аймгийнхныхаа харангууд бас л нэг айгу урамтай эсэлтэй бас хүн болгол аюу гайхсан байдалтай. Энд ч тэр нь юу болоод байна яац ямар учраас ингэж яг сонголт өгсөн үед ямар учраас юм шийдвэр гаргаж байгаа юм бэ гэдэгтэй эмзэглэж илээ. Тэгээд гишүүний хамгийн сүүлд өөрийнхөө хэлсэн үгэндээ ард түмэн намайг мэдж байгаа гэдэгт нь гэж хэлэхэд нь айгу бас баярлж эсэлтэй. Бас ард түмэнд айгу итгэж байгаа юм байна. Манай аймгийн ямар нэгэн хөдөлгөөн өрнүүлээсэй гэсэн би бас бодол төрөд байгаа. Тэгэл одоо энэ залуучдын зүгээс ямар юм гарах байлгүй дээ. Зориудлын хонд энэ улсын хурлын сонгуульд оруулахгүй гэсэн шалтгаан бол гэж бодож байгаа. Ийм онхол өөрийг юу хийж байгаа бас буруу гэж бодож байгаа. Залуу хүнийг ингэж хааж багдуулах тийм энэ хууль зүйн төрч одоо яаж чадах вэ? Тийм энэ их буруу гэж бодож байгаа шүү. За манай сурвалжлах баг Дорнод аймгийн сонгогч иргэд Ахмад болон хөгжлийн бэрхшээлт иргэдийн байр суурийг хүргэлээ. Тус аймгийн олон мянган иргэдийн эрх ашигыг зөрчиж байгаа улс төрийн энэ үдлийг тэд буруушааж байна. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Номтой Баярт нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон. Гэхдээ цагдан хорих үндэслэл нь тодорхой бус байсан юм. За түүний хувьд хаан уул дүүрэгт
Бедан нэр дэвшгээр болж сонгуулийн ерөнхий хороонд нэр дэвшигчээр бүртгүүлээд байсан юм а. Гэмбуруутай эсгийн шүүхээр эзлэн тогтоогдоогүй учраас сонгуульд нэр дэвших эрх нь хэвээр гэдгийг сонгуулийн ерөнхий хорооны хууль эрх зүйн хэлтсийн дарга Батэрдэн мэдгдсэн юм. Энд нэг зүйл байна. Сонгуулийн тухай хуулийн 35 дахь зүйлийн 35-ийн 2-ын 1. Улсын хурлын сонгуульд нэр дэвшигчийг зөрчил болон гэмт үүдлийнх нь явцад нотлох баримттайгаар баривчлснаас бусад тохиолдолд сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрлгүйгээр эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах цагдан хорихыг хориглоно гэж заасан байдаг. За энэ хуулийн заалтаар бол түүнийг цагдан хорьсон нь хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм. Олон мянган сонгогч иргэдийн эрх ашиг, цагаан дээр хараар тов тодорхой бичсэн хууль улс төрийн хажууд юу ч биш үү.